бод Монгол улсын иргэн. Би иргэн. Иргэдийн хурлын төлөөлөгч хэний төлөөлөл байна? Би Монгол улсын иргэн. Хорооны хурал хорооны дарга үүнтэй биелүүлж байна уу? Би бол иргэн гоо. Таны амьдралд шууд нөлөөтэй шийдвэрүүд хаана хэрхэн гардаг вэ? Би Монгол улсын иргэн. Иргэдийн оролцоо гэж юу вэ? Би Монгол улсын иргэн. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд юу бидэнд хэрэгтэй вэ? Би бол Монгол улсын иргэн. Хариултыг бүгдээрээ хамтдаа хариу. Би Монгол улсын иргэн. Хамгийн гол нь иргэдийн оролцоотойгоор шууд хариулъя. Би иргэн нэвтрүүлэг. Сайн бацхан өрхөм гөлөгчтэй. Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим. Боловсрол сувг телевизийн боловсрол төсөл хамтран та бүхэндээ хүргэдэг би иргэн нэвтрүүлгийн шинэ дугаар гэхэд бэлэн болоод байна. Бид 5 гараг бүрийн 21 цаг 40 минутаас боловсрол сувг телевизээр би иргэн нэвтрүүлгийг та бүхэндээ хүргээд өдгөө 9 дахь 7 хоногтойгоо золгож байна. Энэ хугацаанд манай иргэдээс маш олон загтал, имэйл, олон саналууд ирсэн. Бид иргэдийнхэн саналуудаас шүүж аваад хамгийн их асуудал хандж байгаа тэр асуудлыг иргэдийнхэн оролцоотой хэрхэн шийдэж болох гэсэн гарцыг хамтдаа эрэлхийлж байгаамаа. Ардчилсан төрөө иргэдийн нээлттэй. Бидний хүн амын маань талаас илүү хувийн оршин сууж байгаа Улаанбаатар хотод маань өнөөдөр гэрэл гэгээтэй хийгээд сүйдэртэй маш олон асуудлууд байдаг. За түүний нэг нь бидний өдөр тутмын нар салхинд эрүүл чирэг байх, эргэн тойрны маань нийтийн эзэмшлийн газар бидний сэтгэл санаанд нийцэж байх, эрүүл аюулгүй орчныг хангаж байх гэсэн энэ асуудал бол нийслэлийн иргэдийн маань бүгднгийнх нь анхаарлыг татсан асуудал болоод байгаамаа. Тийм ч учраас бидний өнөөдрийн сэдвийн гарцаа нийтийн эзэмшлийн газар ба иргэний оролцоо гэсэн сэдвийн хүрээнд явагдах юм байна. Ингээд нэвтрүүлэгт оролцох зочдоо та бүхэн танилцуулъя. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт Монгол улсын ерөнхийлөгчийн хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч доктор Эрхэнбаяр, зам тээвэр барилга хот байгуулалтын яамны хот байгуулалт газрын харилцааны бодлогын газрын хот төлөвлөлтийн асуудал хариуцсан мэрэгжилтэн Дондомаа, за мөн нийслэлийн газрын албаны газар ашиглалтын бүртгэлийн хэлтсийн дарга Буян Дэлгэр, за мөн нийслэлийн газрын албаны мэрэгжилтэн Цаг Замбар оролцож байгаа юм. За мөн өнөөдрийн маань энэ нэвтрүүлэгт яг энэ нийтийн эзэмшлийн газрын асуудлаар тодорхой асуудалд орсон. Өөрөөр хэлбэл эргэн тойрондох энэ нийтийн эзэмшлийн газар нь энэ хүмүүсийн эрхийг одоо асуулгүйгээр ямар нэгэн барилга байгууламж барьснаас болж эрхэн зөрчигдөж энэ асуудлаар ямар нэгэн байдлаар шүүгд хандаад байгаа. За мөн энэ асуудлаар тодорхой хэмжээнд туршлага хоримтлуулсан энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс болон за нийслэлийн дүүргүүдийн мөн хороодод ажиллаж байгаа манай иргэд маань за мөн Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс ирсэн иргэд маань оролцож байгаамаа. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт төрөлцөн ирсэн та бүхэнд баярлалаа гэж хэлье. Ардчилсан төрөө иргэдийн нээлттэй. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлгийн сэдэв түрүүн хэлсэн нийтийн эзэмшлийн газар ба иргэний оролцоо гэсэн сэдвтэй байгаа. Ингээд Эрхэнбаяр зөвлөхөөс өнөөдрийн энэ сэдвийн хүрээнд ямар асуудлуудыг онцолж ярих вэ гэдгийг тодорхойлж өгөхийг хүсэж байна. Иргэд маань хотын нийтийн эзэмшлийн газраа өөрсдийн 5 тухтай амьдрахад нийцүүлэн ашиглах, эзэмших тэр эрх зүйн тогтолцоо нь бий болж чадчихгүй юу? Тэр хангалттай байна уу үгүй юу? Мөн энэ эрх зүйн тогтолцоо ямар хэмжээнд байна? Тэр нь хэрхэн амьдрал дээр хэрэгжиж байна вэ? За, хотын нийтийн эзэмшлийн газрыг ашиглах, эзэмших энэ асуудалд төр захиргааны байгууллагууд хэрхэн оролцож байна вэ? Тийм ээ? Энэ нь одоо амьдралд нийцэж байна уугүй юу? Иргэдэд хотын төр захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүд таалагдж байна уу юу гэсэн энэ асуудлын хүрээнд та хэд ярилцах болно. Таны иргэн тойрондох нийтийн эзэмшлийн газар дээр ямарваа нэгэн барилга байгууламжийг барихтаа иргэдийн саналыг тусгаж таны зөвшөөрлийг авч өгнө гэдэг асуудлыг би та бүхнээс тавья гэж хүсэж байна. Тэгэхээр тийм ээ, миний саналыг тусгадаг иргэдийн зөвшөөрлийг авдгаа гэж үзэж байгаа бол ногоон хуцыг тийм ээ. Бидний саналыг ерөөсөө тусгадаггүй. Эрх мэдэлтэнгүүд шийдвэр гаргадаг. Бидний санал ерөөсөө энэ санал одоо шинээр барилга байгууламжийг нийтийн эзэмшлийн газар дээр байгуулж сүндэрлүүлэхдээ бидний саналыг авдгаа гэж үзэж байгаа бол улаан хуцыг. За ерөнхийдөө бол ёс төдий авдгаа гэсэн хэдэж гисэн бидний санал амьдрал дээр бодиттой хэрэгжиж чаддаггүй гэж тийм ээ. Дундын
баримталж байгаа бол та бүхэн шар хуудсыг өргөхгүй. Ингээд санал хураалтын дараа хэдүүлээ хилцүүлгээ эхлүүлье. За эндээс үлэмж их хүн буюу 23 хүн нийтийн эзэмшлийн газар аливаа нэгэн барилга байгууламжийг барьж эхлүүлэхдээ бидний санаа оног ерөөсөн тусгадаггүй, огт тусгадаггүй гэсэн санааг хэлж байна. Гэхдээ бид нар бол тодорхой жишээн дээр ярилцсан агаараар нисэхгүй гэж байгаа. Тэгэхээр 3 асуудлыг бид сонгож авсан байгаа. Барилгын компаниуд нийтийн эзэмшлийн талбай руу нэвтрэхдээ ирээдүйг хуурам эхлэх нь нийтлэг үзэгдэл болжээ. Алтай Construction компани хан уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 9000 м квадрат энэ газарт шугам сүлжээ солин гэх нэрийдлэр 100-аад мод байсныг нь булгалан зөөж газар ухаж эхэлсэн байна. Үүний хэрэгтэй тус компани орон сууцны иж бүрэн хоорлол барихаар төлөвлөжээ. Энийг одоо барьж байгуулсан хүмүүс нь одоо орсон суугч бид байгаа. Энэс нийтийн спортын хүчээр хагас хүчтэй сайдрыг ажилладаг ийм одоо журам жамтай байлаа шүү дээ. За лавл одоо миний мэдхийн зөв өнөөдөр би зөв тоож үзээгүй. Энэ мод бол лавл одоо 200 шарм одоо энэ мод энэ удаасан хармад байна. Энэ сайхан модыг энэ сайхан одоо санаа мөчөртэй энийг одоо бид сүйтгэж байгаа бол үнцэндээ дайнд нэрвжиж байгаа л гэж бид ойлгож байгаа. Анхлан энэ газарт иргэн жигдэн 78 м квадрат газар бүхий жижиг дэлгүүр ажиллаж байгаад Алтай Construction компанид газраа шилжүүлжээ. Гэтэл газрын хэмжээ ч мөн өөрчлөгдөж 4000 м квадрат болон тэлснийг тухайн үеийн нийслэлийн засаг дарга байсан инх болд 2005 онд баталгаажуулсан байна. Дараа нь газар баталгаажуулалтын хувийн хэрэглэх мэдээлэлд ахин өөрчлөлт орж Алтай Construction компани захирал Бат Эрдэнэ хүсэлтээр газар нь 9000 м квадрат болж дахин нэмэгджээ. Энэ удаад нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч мөн хоёр гарын үсэг зурсан байна. Яриад байхын ярих юм биш, цаасандаа булсандаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төр засаг хэрэгтэй байна. Нийслэлийн засаг дарга мөн хоёр захирамж гаргаж Алтай Construction компани дээрх газрыг эзэмших эрх, уг эрхийн гэрчлэгийг хүчингүй болгосон ч тус компани шүүхэд хандсанаар асуудал ахин хурцдсан гэхэд болно. Учир нь нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр Алтай Construction компани талд гарчээ. Тэгэхээр энд телевиз үзэж байгаа хүмүүст бас би нэг зүйлийг тодруулж хэлье гэж бодож байна. Энэ жишээлбэл түрүүн Alta Construction гэдэг нэг барилгын компани нэр дурдлаа. За манай нэвтрүүлэг бол хэн нэгэн хүний буюу эсвэл ямар нэгэн байгууллагын нэр хүндэд одоо халтахыг зориуг. Энэ 2-3 одоо жишээ кейс бол жишээ асуудал яг үүн шиг Улаанбаатар хотын иргэн тойронд хаасайг олон зуун кейсүүд байгаа. Нийслэлийн газрын харилцааны албаны гэлцийн дарга буян дэлгэрээс нэг зүйлийг тодруулж асууя гэж байна. Бид бол одоо энэ нэвтрүүлэгт иргэд болоод тэр газар эзэмших ашиглах гэрээгээр тэр гэрээ гарсан компани бусад эзэмшиж байгаа хүмүүсийг бүгдийг оролцуулъя. Бас төр захиргааны байгууллагыг оролцуулъя. Бүх талаасаа энэ дээр халуун одоо ярилцлага хийя гэсэн энэ үндсэн дээр бүгдийг одоо урьж оролцуулаасай гэж танд одоо бас хэлсэн байгаа. Энэ талаар одоо нөгөө Alta Construction ч юм уу эсвэл 1-р хороололд барилга барьж байгаа нөгөө компаниуд за соёл 40,000 дээр гарсан тэр эзэмшиж байгаа нөгөө компаниуд ерөөсөө ирээгүй байхээ. 3 төлөөлөл бүхий компани захирлууд болон холбогдох хүмүүс рүү нь бол мэдэгдсэн байгаа. Урилгыг бол хөргүүлсэн. Та бүхэн улаан хуус өргөлөө. Яагаад? Одоо манай хаан улс төрийн 1-р хороонд буюу хуучнаар хүмүүсийн хил занснаар болохоор 120 мянга гэж хороол байгаа. За энэ 120 мянгатад бол анханасаа барьж байгуулахдаа 22 байшинтайгаар төлөвлөж энэ хороол баригдсан байдаг. Яг өнөөдрийн байдлаар 2000 оноос хойш бол 22 байрны дунд дахиад дээрэс нь 23 шиг барилга шинээр дандаа 9 давхар 12 давхар ийм барилгууд бол баригдсан байж байгаа. Энэ барилгууд дандаа л ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, сургууль цэцэрлэгийн хашаанд ингэж баригдсан байж байдаг. Тэгэхээр энэ бол энэ барилгуудыг барихдаа одоо иргэдээс болон тэнцээ оршин суудаг иргэд оршин суугчдаас ямар нэгэн санал авдаггүй, ерөөсөө дээрэмдсэн, тийм ээ, иргэдийг худалдаж авсан, хооронд нь эвдрэлцүүлсэн ийм маягаар бол барьсан бол хүн болгонд илхэн байгаа. Бид нар Америкийг их дуурайдаг, жишээлдэг тийм улсууд ч үү. Жишээлбэл би Америкт надад нэг явж байхад хажуу айлын
Улахан одоо эмнэлгийн барилга орон сууцныхаа дэргэд эмнэлгийн барилга барья гэхэд хажуу айлын өвгөн эмгөө хоёр зөвшөөрөхгүйгээс тэр цуслагдж байгаа. Тэгэхэд энэ Алтай констракшны барилгыг барихад бид нар 10 жил хөөцөлдөж байгаа. 5 оны тэр анхны зөвшөөрлөөс аваад хотдоор очисон, иргэдээ цуглуулсан. Тэгээд эн чинь шоглоом болж шít. Эхлээ 4 хүн гаа гэж юусан сүүлдээ 9 болгоод. Зөвшөөрсөн болоод хотын дарга. Сүүлд нь цуцалсан болоод иргэд захиргааны хэргийн шүүхтээр авчиж бид тэнд чинь яаж байгаа? Бид ч одоо амьд улс сууч үү? Нэг одоо иргэний эрх эдлэх бид бол иргэнийхээ журамт үүргийг биелүүлмээр байна. Иргэнийхээ эрхийг эрхээ биш ариун тунгалаг газар дуу чимээ багтай хөгшил хөвөд гадаа гараад нэг наралчих газартай хүүхдүүдэн тоглоулах газартай. Гэхдээ бид нь тэр хэдэн мод зүлэг ер нь яагаад гай болоод байгаа юм? Орон сууцны дундын өмчлөлийн талбай төрийн одоо сургууль цэцэрлэг, эмнэлэг тэгээ за ингээд ногоон байгууллага нийтийн эзэмшлийн талбай дээр нийслэлийн барилга хот төлтийн газар гэдэг газар хэсэгчилсэн ерөнхий төлгөө гэдэг юм хийж олгож байгаа. Энийг бол бүр хуулиар болиулмаар байна. Өнөөдөр 40 мянган айлын орон сууцны ажил бол хангалттай явахгүй байгаагийн шалтгаан бол энэ хэдэн барилгын компани нь барилгын дунд энэ сул орон зайд жижиг хэсэгчилсэн ийм байдлаар нийтийн эзэмшлийн эзэмшлийн газрыг дээрэмжиж ингэж барилга барьж байгаа улмаас энэ том бүтээн байгуулалт явахгүй. За баярлалаа. Ардчилсан төрөө иргэдийн нээлттэй. Яагаад хот төлөвлөгчдөө яагаад нийтийн эзэмшлийн газар барилга байгууламж барихтаа иргэдийнхэн зөвшөөрлийг авах саналыг нь тусгадаг юм ба ер нь иргэдийн саналыг сонсд юм уу? Тэгээ та бүхэн танилцуулахад бол 1998-д бол 8 онд хот байгуулалтын анхны хуулийг баталж мөрдсөн. Тэгээд 2008 оны 5 сарын 29-нд бол хот байгуулалтын тухай хууль шинжилсэн найруулгыг бол баталсан юм аа. Тэгээд энэ хот байгуулалтын хуулийн хүрээнд бол альва шийдвэрийг бол аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн хотын захирагч захирагчийн алба бол олон нийт мэдээлэх үүрэгтэй гэсэн тийм заалтуудыг нэмж оруулсан байгаа. Улсын хурлаар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа газрын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд бас мөн аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө мөн сум дүүргийн газар зохион байгуулалтууд бол олон нийтийн оролцоог хангаж ажиллах гэсэн заалтуудыг бол нэмж тусгасан байгаа. Газрын харилцаа барилга геодез зураг зүүн газарт бол хот төлөвлөлт үйл ажиллагаанд бол олон нийтийн оролцоог хангах журмын төслийг боловсруулж байгаа. Тэгэхээр таны хэлж байгаагаар бол эрх зүйн зохицуулт байгаа гэж хэлж байна уу? Тий, эрх зүйн зохицуулт бол яг 2008 оноос бол бүрдсэн гэж. 2008 оноос бол. Одоо 3 жилийн өмнөөс бүрдэж эхэлсэн. Тэгээ энэ маань хэрэгжилтний ямар ч юм шийдвэл иргэд маань сая бол бүгдээрээ үгүй гэж хэллээ шүү дээ. Иргэд мэдэхгүй байна уу? Эсвэл бол төр захиргааны байгууллагыг мэдүүлж чадахгүй байна уу? Эсвэл иргэд ашиглаж чадахгүй байна уу? Асуудал нь юу вэ? Альва эрх зүйн бол боловсруулад олон нийтийн саналыг тусгаад яг хот байгуулалтын хуулийн дагуу бол тухайн аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал бол баталж байгаа. Тэгээ үүний дагуу холбогдох мэргэжлийн байгууллага нь бол үүнийг хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн бол та бүхний хувьд яг энэ эрх зүйн зохицуултыг ашиглаж чадахгүй байгаа юу тийм ээ? Эрх зүйн зохицуулт байна гэж юм тийм ээ? Байна гэж юм тийм байна гэж. Байна. Өөрөөр хэлбэл мэдээлэх үүрэгтэй гэж байна тийм үү? Яг энэ эрх зүйн зохицуултан дээр бол хэсэгсэн уянгалыг боловсруулах шатанд бол тухайн боловсруулж байгаа зураг ерөнхийлөгөө боловсруулж байгаа байгууллага тухайн ерөнхийлөгөө боловсруулах нутаг дэвсгэрийг хамарсан тийм ээ оршин суугчид бас бол энэ хуулийн дагуу санал авах хэрэгтэй тийм ээ. Санал авах ёстой байгаад байдаг боловч энэ хүмүүсийн саналыг авахгүй байгаад байдаг. Үйлчлэхгүй хууль гэдэг юм ээ. 2000 оноос хойш бол дөрвөн тийм энэ жижигхэн талбай дээр иргэдийн жоохон газар дээр тийм барилга барих дөрвөн захирамж гарсан. Тэр захирамжийг бид нар ерөөсө уухгүй иргэн өөрийнхөө миний юм гэдэг үүдэн дээрээс тэмцээр агаад гурван захирамжийг хүчингү болгосон. Одоо тэр гэвэл энэ нэг жижигхэн зайн 5 давхар, энэ 6 давхар, энэ 6 давхар бид нар талбайгаа авч үлдээд ингэж догчуулаад байж идэл 2004 оноос энэ хараа энэ хоёр байшинг энэ бол ерөөсө баригдах ёсгүй. Байшинг холбож иргэдийн нэг өсөндө толгой дээр байшин барина гэд ингээд захирамж гаргаад авээд ирсэн. Гэтэл бид нар 2004 оноос хойш тэмцээр агаад 8 он хүргэсэн. 8 он хүргээд байж идэл
хэсэг бүлэг нэг компани төлөөлсөн улсууд ирээд газрын минь ухаад одоо ингээ байшин барьсан байгаа. Энэ бол ерөөсө баригдах ёсгүй. Ингэж байшин хаасан ийм барилга бол яагаад гэвэл эн чинь хуулиараа 2005 оны 7 сарын 1-нд хууль гараад тэр хууль нь болохоор жирийн иргэдэд дэвсгэр газар, орчны газрыг өмчлүүлэхээр хууль гарсан байхгүй юу? Гэвтэл 2008 онд дайрч байгаа. Тэр 2005 оны 7 сарын 1-ний хуулийг үндэслээд ерөнхий сайдын нэлбэг дөрж байхдаа 43 дугаар захирамжийг гаргасан. Тэр захирамж нь юу вэ гэхээр 2005 оноос өмнө барилга барих зөвшөөрлөө авчаад тэгээ баригдаагүй байгаа барилгуудыг бүгдийг хүчингү болгосон байхгүй юу? Барилгын компаниудад нийтийн эзэмшлийн газраа хамгийн их алдаж байгаа иргэд нь хотын төвд буюу инх тайвны өргөн чөлөөний оршин суугчид юм. Бидний хилж заншснаар 40 болон 50 мянгатад сүүлийн хэдхэн жилд маш олон барилга шинээр баригдсан. Гэтэл Зан Интернэшнл компани нэгэнтээ зай талбайгүй болцоод байгаа энэ газарт ахин барилга барихыг завджээ. Энэ нь автомашин болон явган зорчигчдын явах хэсгийг хумхаас гадна дээврийн болон хучилтын хийцүүд нь модон материалаар хийгдсэн. Ашиглалтын хугацаа дуусч байгаа. Эдгээр байрны чанарт улмал муугаар нөлөөлөх юм. Энэ Зан Интернэшнл компани нь бол энэ хоёр байрыг бол 44-45 дугаар байруудыг холбож ол 6 давхар барилга барих гэж байгаа. Үүнийг нь иргэд бид нар бол эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл одоо энэ 44 дугаар байрны 1 2 3 4 давхрын урагшаага харсан 8 цогтой 4 айлын 8 цонхыг нь бол ингэж халахж одоо энэ эсрэг талд байгаа шиг ийм 6 давхар барилга барих гэдэг юм л да. Нэг айлын амжиргааны төвшин одоо доогуур аагийг нь ашиглаад тэднэрт бол нэг хэд хэдэн төгрөг нэг өгөөд хэдэн 100 мянган төгрөг өгөөд энэ цонхыг нь бол далдлахаар ингээд тохиролцоо хийчихсэн байгаа. Эхнээсээ одоо энэ эсрэг талын ногоон барилгыг бариулахад бол цонхоо хаалгацсан айлуудад нь бол цонхонд нь хөгжрөл үүссэн байгаа. Цонхны давцангийн тэрүүгээр нь мөн байшингийнх нь булангуудад нь одооноос бол хөгжрөл үүссэн учраас айлууд нь ч гэсэн ингээд байраа бол зараад яваад өгсөн байгаа. Үүнтэй адил бидний байранд ч гэсэн юм хөгжрөл болон янз бүрийн тийм одоо буртаг болол үүсхийг бид нар бол хүсэхгүй байна. Тэгээд ч яагаад ер нь ингээд урагшаа харсан цонхоо бид нар хаалгуулад нарны гэгээ үүсэх боломжоо одоо хязгаарлуулах хэрэгтэй юм бэ. 59 онд ямар инженерийн шугам сүлжээтэй ямар техникийн нөхцөлтэйгээр энэ байшингуудад зориулагдсан худаг шугам сүлжээ байна. Яг тэрэн дээр нэг ширхэг чудаг нэмээгүй. Дандаа буруу хайлаад одоо энэ айлуудын 4 давхар талаалт ирэхгүй болж байна. Ус нь ирэхгүй болж байна. Шүнэл усанд ордог болж байна 40 мянга ч. Одоо бүр бохир нь хайлдаг. Инколд даргын үед ийм амар юм болсон юм а. Биелэгдэхгүй байвал харин тэр инколдын үед гарсан тэр 388 дугаар захирамжийг 40 болгосон. Гэтэл бол эргээд биелэгдэхгүй байхдаа одоо энэ нийтийн эзэмшлийн талбай дээр захирамж өгсөн дуулдаад хүмүүс иржүүл танаа энэ барилга барина гэж одоо сүүлийн үед бол бас байнга дарамжилж байгаа. Ардчилсан төрөв иргэдийн нээлттэй. Манай энэ 44 болон 45 дугаар байруудыг холбоод Зан Интернэшнл компанид болохоор 240 м квадрат талбайг өгсөн байдаг. Гэтэл энэ 240 м талбай болохоор нийтийн эзэмшлийн газар буюу одоо автозам өнгөрж идэг талбай дээр өгөөд гэтэл Зан Интернэшнл компанийн зам дээр барилга барай зогсоогүй манай 44 дугаар байрны 4 давхрын 4 айлын 8 цонхыг хаагаад бүр битүүлээд хаагаад барилга барихаар ингээд зурагчлалаа хийгээд баталгаажуулсан байдаг. Үүнийг нь бид нар болохоор ингээд тэ бүх шатны шүүхээр яваа зөвхөн анхны шатны шүүхтэр л оршин суугчд бол ялдаг. Нийтлэл болон юун дээр дээд шүүхтэр очингуудаа ялагдчихдаг. Гэтэл ингээд айлуудын цонхыг таглаад барилга барьж болдгийм болов. За баярлалаа. Нар үзэх хэрхийг маань халаа гэж хэлж байна. Сая би энэ Дондогмоо гэдэг хүний ярихыг сонслоо тий. Энд бол ерөөсөө тийм хэрэгжиж байгаа юм байхгүй. Хууль 2008 оноос эхэлсэн гэж байна. Манайх бол 10 жил 2000 оноос хойш үүсэлж байгаа. Одоо тэгэхэд хотын төвд те ерөнхий хэсэгчсэн төлөвлөгөөгүй зүгээр жирийн иргэдийн байрны голд айлын цонхыг хаагаад ийм байшин барих ямар төлөвлөгөө байдаг юм бэ? Ерөөсөө ийм юм байхгүй шүү дээ. Яг шүүхээр явахаар байдаг гэж байгаа. Байдаг нь бол яг харагдаад байгаа юм байхгүй. Манайх бол одоо 2004 оноос хойш явж байгаа. Одоо хотын төвийн ихтлгүүрийн зүүн урдлын байшингуудыг ч одоо ингээд битүүлээд яг аквариум болгоцсон шүү дээ. Тэнд иргэдийн биш дээ нар салхийг хааж байгаа. Галын аюул болоход биш дээ. Ерөөс орох гарц байхгүй. Галын машин чинь 12 м сунжиж орж ирж гал унтраа тий. Тэгэхэд урд нь баригдсан 2-3 байшингууд нь болохоор 6 м 2 машин зүрхэхгүй түргэний машин орохгүй ийм юм хийчгээд төлөвлөж байгаа болж байгаа гэд яагаад жирийн иргэд биш дээ
тэр зүгээр тайван тий яг үндсэн хуулийнхаа дагуу амьдрах болохгүй. Энэ Сүхбаатар дүүргийн 44 45 дугаар байрыг одоо холбож барилга барихаар Зан Интернэшнл компанид зөвшөөрөл өгсөн байдаг. Тэгээ энэ газар маань ямар газар байна вэ гэхээр очиод үзэхээр ерөөсөө л хоёр байрны хоорондох нэг 10 хэдэн метр квадрат асфальт өвчлөлттэй хар зам орж байгаа газар. Тэгээ газрын тухай хуулиараа юу гэдэг вэ гэхээр зам шугам сүлжээний газар бол нийтийн эзэмшлийн газраа гэж заасан. Тэгээ нөгөө компани шүүхтэр очихороо юу гэж тайлбарладаг вэ гэхээр би замыг хаахгүй байгаамаа анх гаргаад барьчих юм аа гэж тайлбарладаг. Тэг өнөөдөр ингээ хуулийн дээр цагаан дээр хараар бичсэн юмыг шүүх нэг өөрөөр ойлгодог, засаг дарга нэг өөрөөр ойлгодог, иргэн нэг өөрөөр ойлгодог болчиход байгаа. Ямар зам дээгүүр арк бариад одоо барьчих юм бол энэ бол газрыг ашиглаагүй гэж тайлбарлаад байдаг. Хоёрдугаарт бүхэл бүтэн одоо 4-5 айлын цонхыг хаагаад байшинтай бүр одоо 10 санж зай байхгүй ингээ наага барьчих. Тэгээд одоо шүүхтэр очихороо яадаг вэ гэхээр нөгөө цонхуудыг худалдаж авдаг. Би бол энэ баримттай одоо нэг цонх сүүлдээ 5 саяас эхлээд 15 сая хүрсэн шин. Нөгөө иргэд нь хаалгаж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт шүүх нь юу гэж ойлгодог вэ гэхээр өөрөөр хэлбэл энэ нийтээр дагаж мөрдөх ёстой императив шинжтэй хэм хэмжээг нь хэн нэгэн иргэн зөвшөөрөнгүүд одоо энэ болцсон гэдэг асуудлыг шийдээд идэг. Цаад орцны буюу цонх нь хаагдаагүй иргэн энэ асуудлыг тавихаар таны эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй. Захиргааны одоо хэрэг хэн шийдвэрлэдэг хууль заасан нэхэмжлэгч та биш байна гэд ингээд авч үздэг. Иймэрхүү одоо шүүхийн шийдвэр одоо янз бүрийн нөлөөлсөнх нь юу юм? Тэгтээ шийдвэр өөрөө эргэлзээтэй гарч байгаа. Өнөөдөр манай иргэний тахимын бие иргэн энэ нэвтрүүлэг бол иргэд нь шийдвэр гаргагчид нь бүгдээрээ хамтдаа суугаад ямар асуудлууд байна тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэх үү гэдэг гарцыг ярих тийм зорилготой. Гарцыг хаагаад нүкс үг болгон дээр баг ингээд нэг шин байшин барьцдаг. Тэгээд өөр дизайн, өөр загвартай. За мөнгөнийхөө хэмжээнээс болоод өндөр юм уу нам гэдэг шийдэгддэг болохоос биш. Түрүүн таны хэлж байгаа шиг эмнэлгийн юм уу тийм ээ түргэн одоо аюулгүй байдлын бүх гарцуудыг хаадаг. Энэ асуудал гарч ийн та ерөнхийлөгчийн хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ асуудал дээр та нэг өөрийнхөө байр суурийг илэрхийлээч. Иргэдээс мөн гомдол гарч ирээд байдаг. Нөгөө талын байр суурь юм байгаад байдаг. Иргэд санал бодлоо хот төлөвлөлтөнд орчин тойрныхоо нийтийн эзэмшилд юм барих уугүй юу гэдэгт саналаа хэлж тусгадаг ийм эрх зүй орчин байна уугүй юу гэдэг эхний асуудал ярьсан тийм ээ. За энэ дээр бол манайхан байхгүй байна гэж нэг хэсэг нь хэллээ. За төрийн одоо захиргаандаас одоо хүмүүс нь бол байна гэж. Тэгээ энэ дээрээс бид нэг ийм л дүгнэлт хийж болох юм. За Дондмогийн хувьд бол бас байна гэдэг нь бол арга байхгүй нь хуулийн дээр заагдсан байна. Хот байгуулалтын тухай хуулийн дээр бол үнэхээр одоо хотын захирагч, хотын төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ иргэд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн оновчтой саналыг авч хотын төлөвлөгөөнд тусгана гэсэн байна. Тэгээд хэн хэнд ямар газар олгосныг тэр 18 дугаар нь аливаа шийдвэрийг тухайн хүртэн олон нийтэд мэдээлнэ гэж хэлсэн. За мөн түүнчлэн иргэдийн оролцоотойгоор төлөвлөн норм наруудуудыг гаргана гэсэн байна. Ингэхээр бүх юм байгаа юм шиг байгаа боловч бас та бүхний хэлж байгаа үнэн байна. Тэр нь юун дээр нотлогдож байна гэхэд за тэгвэл энэ хуулийн саяны энэ заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа хүнд ямар хариуцлага тооцох вэ? Тэгэхээр бүр ямар ч одоо хариуцлага тооцох юм байхгүй. Адаглаад захиргааны одоо хариуцлага тооцоод тэдэн мянган төгрөгөөр торгоно гэсэн юм ч байхгүй. Тэгэхээр энийг одоо биелүүлэхгүй байхад ямар ч хариуцлага тооцохгүй. Тэр одоо хотын дарагч юм уу тийм ээ? Тэгэхээр эндээс бид нар ямар дүгнэлт хийж болж байна гэхээр тэр иргэдийн оролцоог оролцуулаагүй. Иргэдээс санал аваагүй. Тийм одоо яг одоо нийтийн эзэмшлийнх нь газар шийдвэр гаргацсан засаг даргыг бол яах ёстой. Тэрийг л хуулинд заачих ёстой. Яах ёстой? Тэрийг хуулинд зааж. Тэгээд тэр хуулиа барьдаг л болох ёстой. Ийм л дүгнэлтэнд бид нар бас эцэст нь хүрж болохоор байна гэж. Хөгжилтэй орнуудын хот нийслэлүүдийг харахаар ингээд тийм ээ шогомдсон дэвтэр шиг байдаг шүү дээ тийм ээ. Бүх юмнууд нь ойлгомжтой тодорхой. За Улаанбаатар хотыг гарахаар ингээд тойроод гэр хой талаараа тойроод гэр хороололтой. Тэгээ ерөнхийдөө нэг 20 дугаар зууны дунд хагасын төлөвлөлттэй нийслэл хотын маань яг төв хэсэг байж байгаа. Тэгээ энд ингээд өдөр болгоо ингээд нэг нөхс сүү гарангуутал нэг зай талбай гарангуутал ингээд одоо шил хүүхдийн паркийг ч гэдэг юм уу ингээд зай завсаргүй ингээд шин байшингууд бариад байдаг. За иргэд маань ер нь юу гэж боддог гэхээр мөнхтэй хүмүүс дарганаар авилгадуулаад тийм ээ авилгад өртөөд нэг мөнгөөр зохио шийдээд эрх мэдэлтэй хүмүүс хоорондоо энэ газрыг наймаалаад хөлжиж байдаг гэсэн ерөнхий нэг тийм юм ярьдаг. Жишээлбэл энэ өдөр тутам шинээр баригдаж байгаа энэ байшингууд хот төлөвлөлтийн схемд ороод хийгддэг юм уу? Өнөөдөр барьж байгаа байшинг өчигдөр шийдээд хийдэг юм уу тийм ээ? Барилга хот байгуулалт бол асуудал л та. Манайх ч газрын албан шүү дээ. Тийм газрын албан дээр бол яг ийм
мэдээлэл байхгүй. Өөрөөр одоо барилгын одоо энд хэдэн давхар байшин барих уу? Ямар зориулттай барих юм? Орон сууц байх юм уу? Хэдэн давхар байх юм? Галын орц гарцсан хаана байх юм? Зогсоол нь хаана байх юм? Энэ бүгд бол барилгын зургаараа зохицуулагддаг л доо. Тэгээ энийг бол нийслэлийн барилга утга төлөвлөлтийн газраас зохицуулдаг. Тэгэхээр энэ дээр нэгэнд буянлагын ярьж байгаа дээр нэг зүйлийг бас тодруулах хэрэгтэй байна л да. За нөгөө хот байгуулалтын тухай хуулийн дээр бол юу гэж байгаа гэхээр аймаг нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга, хотын захирагчийн ажлын алба нь энэ хуулийн хүрээнд гаргасан аливаа шийдвэрээ тухайн бүрт нь олон нийтэд мэдээлж байна гэж. Одоо газрын талаар гаргасан шийдвэрээ. Тэгэхээр одоо энэ нийслэлийн хэмжээд тухайлах юм бол одоо энэ Сүхбаатарын талбай уртлыг одоо ингээд өгцөө ингээд гэж ярьчихжээ. Тийм ээ? Тэгэхээр мэдээлэлгүй хүмүүс бол янз бүрийн юм ярьж болно. Бүх газрын талаар гарсан шийдвэрийг хэдэн оны хэдэн сард хэн гэдэг засаг дарга ямар байгууллагад хичнээн хэмжээнийхийг өгчөө гэдгийг нөгөө кадастрын зургийг харахаар ингээд гарцсан байж идэг шүү дээ. Тэрэн шиг ингэж мэдээлж болох уу? Тэр одоо хууль зөрчих үү? Энэ дээр бол хуулинд бол ингээд мэдээлэл нэгдсэн байна. Тэгэхээр ингэж ил тод болгомоор байна л да эхний хэлжинд. Тэгээ энийг 2010 онд бид www.cityland.mn гэдээ орчих юм бол тэр цэг дээрээс бүх текстийн мэдээллийг авчих боломжтой болчихж байгаа. map.cityland.mn гэдгээр орчих юм бол зургийн мэдээлэл авчих боломжтой болж. За ерөөсө тэдэн оны тэдэн сарын тэдэнд тэм захирамжаар тэр байгууллага авчээ гэж байж байгаа юу? Бага. Дээр нь газрын төлбөрийн өртөө хэсэх газраа барьцаанд тавьсан хэсэг мэдээлэл бас нэмэлтээр байж байгаа. Тэгэхээр иргэдийн оролцоо гэдэг маань үндсэн хоёр төрөлтэй байдаг. Эхнийх нь итгэвчтэй, хоёр дахь нь итгэхгүй гэсэн. За итгэхгүй гэдэг маань бол ямар төрлөг хэлж яах гэхээр боловсруулсан бичиг баримтаа батлагдахаас өмнө иргэдэд танилцуулаад санал авах. Бичгийн санал авах хэлбэр. Хоёр дахь хэлбэр буюу итгэвчтэй гэдэг нь яг тухайн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа газрынхаа иргэнд аж ахуй нэгж байгууллага. Одоо иргэдийн оролцоо гэдэг маань дан ганцын зууж байгаа орчин суугчд биш шүү дээ. Тэнд бас газар эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллага. Эдний саналыг оролцуулаад нэгтгэж гарна гэсэн үг юм байна. Тэгэхээр энийг бол иргэд маань нэгдүгürt ойлгох хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр манай байгууллагын зүгээс бол 2009 оноос эхлээд итгэхгүй хэлбэрээр иргэдийн оролцоог аваад эхэлсэн. Яаж авсан бэ гэхээр нийслэлийн хэмжээнд тухайн жилд газрын харилцаатай холбогдсон хийгдэх бүх үйл ажиллагаа бол нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө гэж энэ төлөвлөгөөр батлагддаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлж батлагддаг ийм төлөвлөгөө байгаа. Энэ төлөвлөгөөгөө бид зүйл заалтын оны эхэнд бэлэн болгоод манай албаны вебсайт www.gazar.ub.gov.mn гэсэн энэ хаяг дээр бүтэн жилийн турш авчдаг. Энэ сэдвүүдээр л. Тэгэхээр энэ бол итгэхгүй оролцоо хангаа авчиж байгаа юм л да. Энд бол иргэд саналаагүй явуучих юм болов уу? Сайтаар авдаг уу? Вебсайтаар авчихна. За. Тэр Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай уртлын хэсэг бол хэний эзэмшил байна гэдэг байж байгаа юм. Шийдвэрийнхаа юутай хамт байж байгаа. Тэгэхээр тэр шийдвэр нь одоо бас нэг хэдэн тоо ч юм уу тийм ээ? Яг тэдэн оны тэдэн сарын тэдний өдрийн тэддугаар захирамжаар талбай хэмжээтэй зөвлөлт хэмжээнд одоо тэндээс тэр хүртэл гэж байхгүй нэг хүн ойлгохооргүй нэг баахан кадастрын хэдэн тоо байгаа юм болов? Яагаад энэ улсууд тэрийг сонирхож ашиглаж чадахгүй байна? Хоёр төрлийн ийм бүлэг юунууд байж байгаа л да. Тодорхойлтууд байж байгаа л да. Эхнийх нь тухайн газар эзэмшигчтэй холбоотой хувийн мэдээлэл. За хоёрдугаар хэсэг нь тухайн газартай холбоотой мэдээлэл. Урдаа дандаа юунуудтайгаа, хаягуудтайгаа. Жишээлбэл хаяг, байршил, талбай хэмжээ, газрын төлбөрийн хэмжээ, газраа барьцаанд тавьсан хэсэг гэдэг ийм урдталтай юунууд байгаа. Тайлбарууд нь текстээр байгаа. Ард талд нь бол хариултууд нь давхар зүг явуулсан байж. Вебсайтн дээр тавиад ингээд сэтгэл амраачаад байдаг. Нөгөө талд нь хүмүүс болохоор энэ талаар ямар нэг мэдээлгүйгээсээ болоод хохироод байдаг, эрх ашиг нь хөндөгдөд байдаг. Ийм асуудал гараад байгаа маа. Тэгээ цаашдаа бас яг энэ чиглэлээр манай байгууллагатай хамтраад мэдээлэх чиглэлээр ажиллах баяртай байх гэдэг юм л да. Вебсайтаар зогсоогүй маа. Бид мэдээлэх гэсэн. Харамсалтай нь ингээд газрын алба ийм хийж ийн энд газар шинээр олох чинь ингээд мэдээлэл вебсайтаар тавьсан мэдээлэл хэвлэл мэдээлэл хэрэгцээ гаргах гэхээр төлбөрийн асуудал гараад ирдэг. Тэгэхээр үнэхээр өндөр төлбөртэй байдаг. Тэр үтгээл нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч би хүртэл одоо ингээд вебсайтн дээр бүх айлуудын одоо аж ахуй нэгжүүдийн газрын одоо газар эзэмших шийдвэртэйгээ цуг байж идэг юм а гэж ойлголоо. Нууцтай халуутын бий юу нэр? Одоо мөнх хоёр даргын ч юм уу одоо инквал даргын ч үе юм уу тэр үед тэм шийдвэр гаргасан юм байна гэдэг. Өөр хил тод ингээд бүр жагсаалтаар гаргаж болох уу? Тэгэхээр захирамжийн дугаар маань бол оноороо л гарч байгаа шүү дээ.
хаягийн байршилтай тэм юмтай тэр эзэмшиж бай. Тэдэн оны тэдэн сарын тэднэр дугаараар гарсан. Тэгээ ингээ бүр иргэдтэй үйлчлэх талаасаа иргэд бүр ойлгодог байх талаас нь ажиллаж болох уу тэрийг. Хэрвээ энэ дээр тодорхой санал байгаа бол хамтарч ажиллах биелэн. Ардчилсан төрөө иргэдийн нээлттэй. Түрүүн та мэдээлэл үүрэгтэй гэсэн. Яаж мэдээлдэг вэ? Өөрөөр хэлбэл энийг сонирхолтой байгаад байгаа юм. Мэдээлэл үүрэгтэй байгаад байдаг. Иргэд маань мэдэхгүйгээс болоод тохироод байгаа байхгүй. Яг яаж мэдээлдэг юм бэ? За нийслэлийн барилга хот байгуулалт төлөлтийн газрын вебсайт байгаа. Тэнд бол одоо батлагдсан хэсэгчлүүлгүүнд бол ерөөсөө тэр вебсайтанд дээр л тавиад байгаа юм. Тий. Өөр тустай хэвлэл мэдээлэл бол хэвлэл мэдээлэл тавихаар мөнгө төгрөг гацчихад байна. Яг тэр иргэдийн оролцооны төлөлтийн үйл ажиллагаанд бол яг ерөнхий хуулиар зохицуулсан байгаа. Яг одоо жишээл хэсэгчлүүлэг боловсруулахад олон нийтэд энэ хилцүүлгийг яаж зохион байгуулах тэр наривчлсан зохицуулалт нь одоогоор бас хараахан гараагүй ч бас өнөөдөр бас амьдрал дээр бас ийм сөрөг зөрчилтэй асуудлууд гарч ийн гэж ойлгож байгаа. Тийм учраас бол одоо яг энэ журмаар нарийн журмаар одоо зохицуулах шаардлагатай. Тэгээ одоо энэ манай агентлагтар боловсруулж байгаа журам бол одоо эх оны одоо эхний үйлрэлд бол батлагдаж мөрдөгдөн. Би түрүүний энэ ярьсан мэдээлэл өгөх тал дээр бол эсрэг байр суурьтай байна. Би өөрийнхөө амьдарч байгаа орчны хаавал түрүү хэлсэн хаавал дөрөв 1-р хорны сэргэлт зөөхөн даргаыг хийдэг. Манай нийт эзэмшлийн газар дээр нийтдээ 2 байшингийн донд 4-5 байрлал барих зөвшөөрөл гарсан. Тэгээд тэрийг болохоор иргэд ам донж ингээ яригадаад байдаг. Тэрийг бид нэр иргэдээрээ ярьж явж тэмцээд эхнээс нь хүчингү болгосон. Одоо нэг газар үлдсэн байгаа. Тэрэн дээр би хаавал дүүргийн газар харилцсан мэрэгчлэн дээр очиод энэ дээр ямар газар байна, хин гэдэг байгууллагын хин гэдэг хизээ захирамжид гарсан юм газар байна гэж асуухад энэ 2011 онд болсон явдал. Энэ нууцын зэрэглэлтэй. Энийг бол хамаагүй тарааж болохгүй. Та нар шүүхээр дамжуулж аав гэдэг хариуг өгсөн. Энийг бол ерөөсөй олон хүн батлна. Тэгэхээр энэ юу вебсайт? Ядаж вебсайтыг нэрэгч хэлээгүй. Шижир гэж хүн байсан. Тэгээд энэ дээр болохоор нийт эзэмшлийн газар сөөхийн талбайг сөөгүүд нь өгсөн шүү дээ хариуцуулаад. Тэгэхэд давхардуулаад олгоцсон байхад эн чинь ямар нэгэн хамааралгүй хүн асууж байгаа биш шүү дээ. Зүгээр иргэн биш. Дээрэс нь манай дээр хариуцуулаад өгсөн кадастарын зурагтай байгаа энэ хуулийн этгээд асууж байхад тэрэн дээр энэ бол нууцаа, энэ бол нууцын зэрэглэлтэй гэж хариулт өгч байсан. Би саяны бол эсрэг байна. Иргэдээ санал авах нь итгэл ер нь бол нийслэлийн дулааны шугам шүлжээтэй төвийн хэсэгт бол дүүргийн нийслэлийн цэцэг даргалт өгч байгаа шүү дээ. Газрыг захимж гаргаж газрын хуулийн дээр жишээ нь нийслэлийн цэцэг дарга газар олохдоо тухайн дүүргийн цэцэг даргаас саналыг авна гэсэн байдаг. Тэгээ манай энэ Алтай констракшны захирамжин дээр бол дүүргийн цэцэг даргаас саналыг аваагүй. Иргэдээс битгий хэлтэй. Иргэд битгий хэл бүхэл бүтэн 100 мянган хүнтэй дүүргийн цэцэг дарга саналаа өгч чадахгүй байна. Тэгэхээр байдал ямар байна те? Энэ Алтай констракшны зөвхөн зүгээр газар авсан одоо баримт бичгийг үзэхэд биш дээ. Ямар ч одоо албан бичгийнх нь оноо номер байхгүй, он сар байхгүй юмн дээр 60 м квадрат гэдэг жигдэн гэдэг хүний авсан газрыг одоо 2005 оны 5 сарын 28-нд дуусныг 8 сард 4000 м квадрат болгож өгсөн байгаа байхгүй юу. Гэхдээ ер нь жирийн би өөрийнхөө оног цогцтой газрыг авах гээд очиход он саргүй юм аваачвал танууд өгөх үү? Тэгээд 5 жил юу ч хийхгүй яаж яхад нь өнөө компаниасаа компанид нь ах トゥ хооронд нь яхад нь шилжүүлсэн нэр зүүгээд тэгээд тэрийг бүр ерөөсөө 9000 м квадрат болгоод мөнгө хоёр дарга өгсөн байгаа. Энэ өнөө нэг ерөнхийлөгчийн нэг иргэний танхимын хурлаар засгийн ордон дээр хурал юу хийж яхад энэ газар чинь сөхөгдөөд тэгээд мөнгө хоёр дарга тэнцээ суугаад тэгээд тэрний дараа цуцлагдсан шүү дээ. Дээгүүрээ гаргаж байгаа хууль тогтоомжийг бол дандаа хоёр дмал санаатаа дураа хүрх юм бол зөв талаас нь эргүүлждэг, дургуугаа хүрх юм бол буруу талаас нь эргүүлждэг. Вебсайт мэд гэдгийг би мэдэхгүй. Энэ тэр вебсайт майтанд худлаа байгаа газараа мэддэггүй юм уу? Эсвэл байгаа нөгөө эзэмшлийн газар дээр хүүхдийн тоглоомын талбай наралдаг тийм ногоон байгууламжийн дээр ингээ барилга барих зөвшөөрөл өгöd байдаг бол газрын албаныхны хариуцлагагүй юм уу? Хэнийг юм зөвшөөрөл өгдөг даргынх нь мөнгө хоёр даргын буруу юм уу? Тийм л ах гэж бодож байна. Аялгалтай тэмцэх газрын юг өгцөн байжгаад ухах гэж ирээд бид нэр эсэргүүцээ тэгээд захирамж гаргаад тэрийгэ зурцсан.
За орон сууцны одоо иргэн алгармагийн эзэмшээд байгаа талбай бол энэ талбай. Цэцэрлэг барихад хичнээн миний компани албан ёсоор хэрэгтэй байдаг. Би яг энэ зургаа би танаас юу ч нуугаагүй шүү дээ. Би ийм юутай урилга тараасан. Та тэгвэл баримтаа гаргаад үгүй. Танаас асууж хизээш тийм ярихгүй би мэдчихээн тэрийг. Нийтийн эзэмшлийн газраа барилгын компаниудад алдсан жишээ олонч, амжилттай авч үлдсэн жишээ бас байна. Сонгон хайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 33-34 дугаар байрны 4000 оршин суугч нэгэн дугаар нэгдснээр хүүхдийн тоглоомын талбайгаа хэвээр нь үлдээжээ. Төгсөн залуугийн юмсууд бүгд анхаарал тавьсан. Энэ хоёр байрны оршин суугчид шөө бүр 3 дугаар хороол гэртээ хүн хүртэл бид нарыг одоо тэр шороогоо лоочингуудын аваад явуулсан шороогоо буцааж ацаж энэ нүхэ болоход нь дэм тус үзүүлж мөнгө төгрөг ханжуулж байсан. Ингэсээр байгаад нэг юм газараа бид эргүүлж авсан. Ямар ч байсан тэр захирамжийн өөрчлөгдөж цуцлсан юм билээ. 2 цагийн хооронд ерөөсөө биднэрт 800 сая гаруй төгрөг цугларч ирсэн. Миний газар шорооноос бурхан гуйсанд битээ өг. Бид газрынхан шороог алдсныхаа бид эргүүлж авсан. Энэ бидний тооцоогоо 400 мянган орчим гүв тооцоолсон. Тэгээ 400 л гэж тооцоолсон. Тэг машинаар бүхэн сургуулийн баахан оюутнуудаар хамгаалуулсан нохоо цэрэг цагдаа болсон. Тийм л газар байсан. Барилга барьж байгаа газар чинь болохоор одоо готын захиргааны шийдвэр гарсан. Бүхэл одоо бичиг баримтанд бүрдчихсэн. Тийм одоо газар байсан шүү дээ. Тэгээ тэрний төлөө бид манай энэ нөхдүүд үнэхээр тэмцэж чадсандаа бид нар тэрийг хүчингүй болгож чадсан. Тэмцэж чадаагүй бол одоо хүчингүй болгож чадахгүй л дээ. Хүч төрөмгөлөх байдлаар л эхэлсэн л дээ. Ерөөсөө өвгөд хөгчдийг мань гадаа салхин сууж байгаа зүгээр нэг бичээн цайгаар ингээл хуураад Иргэдэд хүүхдийн цэцэрлэг байрна гэж худлаа мэдээлэл өгөн газар ухаж эхэлсэн Адуу Инвест компани хохирлоо төлөвлөхөр мөн л шүүхэд ханджээ. Энэ удаад шүүх иргэдийн талд шийдвэрээ гаргасан байна. Энэ барилгыг барих гэж газар ухсан хухад одоо хэдэн сая төгрөг орсон, хамгаалтанд хэдэн сая төгрөг орсон гэх мэтчлэн 13 сая төгрөг надаас нэхэмжлээд одоо 2 жил гаруй явж иж шүүх бол одоо мэрэгэн шийт гаргаж ард түмнийхээ талд шийдсэн нь бол шүүхийн мэрэгэн зөв. Нөгөө талаараа бол бид нар бол одоо нэг барилгын компаниг ялаад байгаа одоо ерөөсөө асуудлын гол биш. Тэр барилгын компани эзэн ч гэсэн л Монгол хүн. Тийм болох тэр энэ төрийн байгууллага буюу тэр дотроо нийслэлийн засаг дарга, нийслэлийн энэ газар олголт хариуцсан мэрэгчлэнгүүд яг энэ ард түмнээс нь асууж иж танаа энд барилга барихад болох уу? Цэцэрлэг байгуулахад та ер нь юу гэж бодож байна? Эсвэл бол өөр юм орон сууцаар барилга өгөхөд та дэмжиж гин үгүй юу? Тэрийг нь асуудаг байх юм бол ямар нэгэн тэр барилгын компани чохирол учрахгүй, иргэд оршин суугчид чохирол учрахгүй. Нийтийн эзэмшлийн талбайдаа иргэд нь эзэн болсон жишээ энэ юм. Үгээр зогсохгүй тус дүүргийн иргэд дүүргийнхээ удирдлагад нийтийн эзэмшлийн талбайдаа хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг олгосон усан бассейн бариулах хүсэлт тавьж шийдвэрлүүлж чаджээ. Эцгийн үрдийн шагнал нь одоо энэ улсын төсөв суугдсан. Тэгээ энэ усан зогсолбор баригдах гэдэг энэ баригдаад ингээд хийж байна. Одоо бидний одоо явсан одоо гүйцэтгэл маань энэ ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ нэвтрүүлэгт бол би иргэнийхээ байр суурнаас 32 33 дугаар байрны 800 орчим иргэдийн төлөөлөл болж энэ нэвтрүүлэгт орж байгаа юм. Тэгээд тэр төлөөлөл болж тэмцснийхээ үр дүнд би 2 удаа шүүхээр орж шүүхээр одоо тухайн компани надаас одоо 13 сая төгрөг нэхэмжилж одоо жил гаруй шүүхээр дуудагчиж цагдаа магдаагаар явж сайхан салж байгаа. Энэ нэг талаараа бол эрг тохирж байгаа юм. Юун дээр хохирж ийн гэхээр дөрөв энэ газрын мэрэгчлэнгүүд одоо барилга гэдэг мэрэгчлэнгүүд хэлэхдээ бол бүх шийдвэрүүдийг сайхан вебсайт дээр тавьдаг л гэдэг. Бид нар одоо ингээд тэр мэдээллийг үзье ихтэй зөвхөн эргэн дорж та газрын төлбөрөөр төлөөрөл гэсэн мэдээлэл байдаг. Тэрнээс одоо яг тэр тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр ийм дарга ингэж эдэн метр квадрат газар олгосон гэсэн тийм мэдээллийг одоо л би эдгээр өчигдөр тавьчааг бол ер нь бол бүдэг байгаа. Бид нар бол маш их энэ талаар ингээд тэмцэж мэдээлэл авсан хүмүүс мэдэхгүй байхад иргэд бол ямар ч мэдэх боломжгүй байна. Нэг. Хоёр гэх юм бол энэ мэдээлэл ядаж тэр сонин хөвлөөр гарахад мөнгө төгрөг зарцуулагдаад байдаг бол одоо жишээлбэл Сонгон хайрхан дүүргийн 17 дугаар хороонд ийм газар олгосон. Энийг мэдээлгээд тэр хорооныхон засаг дарга руу нөгөлтөө.
тэр хорооныхон засаг даргынхаа хорооныхоо үүдэн дээр нь манай энд ийм хүн газар авсан байна гэдгийг нь гаргаж ялдаг. Тэгэх юм бол тэр чинь илүү хялбар бөгөөд хүн дүрнэ. 3 дугаарт сөөхөн дарга гэж нэг үл үтгэн итгээд байна. Яагаад итгээд гэж байгаа юм гэхээр хэдэн зуун өрхийн төлөөл болж суучаад тэр одоо жишээлбэл иргэн надаас манай хажуудлын доржгоогоос асуулгүйгээр тухайн барилгын компанитайгаа аль хэдийн кармалгоо хэдэн дүүрэг авч хийгээд нөгөө барилгын компанийг нь зөвшөөрж гин өө цаахаа тоноох их сайхан барилга барих чинь гэд дэмжиж гэрээ хийчих. Тэгэхээр эргэж гисэн энэ сөөхийнхөө дарга нарыг хянжаад сөөхийнхөө даргаыг сольдог бай хорооныхоо энэ иргэдийн хурал ер нь шийдвэр гаргаж ийн гэж. Бид бүгдийн эрх зөрчигчний улмаас болцоо бүхнээр бол явсан. Хөөсөө нийслэлийн засаг дарга ерөнхийлөгчийн 5,000-д бүх юмар явсан. Эцсийн эцэд бид бол ялагдлаа гэдгийг бол үзээгүй, ялагд гэдгийг бол авсан. За баярлалаа. Ардчилсан төрөв иргэдийн нээлттэй. Хамгийн түрүү тэр журмаа хурдан боловсруулах хэрэгтэй байгаа. Тэгээд тэрэн дээр тодорхой заах хэрэгтэй. Сая иргэд ярьж штэ. Иргэдийн оролцоо гэх тийм хүмүүсийг одоо ингээд зөвшөөрүүл барилга баринаач гэдэг юм оруулна. Гэхдээ хэнийг яаж оруулах вэ гэдэг чинь бас их асуудалтай болчиход байна штэ. Жишээлбэл нэг хэсэг үн аваад мөнгөө ичээд авчаад зөвшөөрөөд нөгөө хэсгийн зөвшөөрөх. Ингээ хоорондоо маргаа үснэ. Энэ хоёр бас байгууллага энэ сууж байгаа ажиглахад хоорондын уялдаа холбоо бол ерөөс байхгүй байхгүй. Эрхэм баяр зөвлөхийг юм асуухаар хоёрынх нь голдно. Тэгээ хоёулаа аль нь хариуцахгүй юм шиг. Хуулийн дээр ч гэсэн нөгөө иргэдийн хурал нь мэдээлэл хүргэхтэй гिचдэг. Тэгэхээр сая яригдсан асуудал тэр мэдээллийг яаж дамжуулах вэ гэж байна. Тэрийг бол иргэдийн нийтийн хурал руугаа бид нэр албан тоот явуулчихлаа да. Бид нар тэрийг тэр иргэдтэйгээ ойрхон байгаа бол иргэдтэй засаг даргатай хорооны засаг дарга тайлбарлаж өгч болно шүү дээ. Тэгээд хүмүүс эсэргүүцэх нь яах вэ? Сандын авчирна. Газрын албаныхан одоо тэртээ дэргүү хувь хувьслын машин унаад явж байгаа болсон. Яг бодит газар дээр нь очиод энэ ямар газар дээр энэ компани газар авах гээд байгаа гэдгийг шалгаж үзэж байгаад өгч болдгүй юм уу? Зүгээр харанхуугаар л ингээл нэг компанид газар өгчдөг. Эргээд нөгөөх нь компани иргэн хоёрын хоорондын тулаан болоод дуустдаг. Тэгээд барилга байгууламжаа барьж дуусцсныхаа дараа тэр баригдсан байгууламжийг хот төлөвлөлтөнд оруулаад суулгаад өгчдөг ерөөсөө. Эхлээд тэр чинь ерөөсө хот төлөвлөлтөнд байхгүй байсан байшин баригдсан хойноо эн чинь хот төлөвлөлтөнд байж исэн байшаа гэж хэлээд гарч ирдэг байхгүй юу. Энийг байгаа бодит газар нь очиж үзчихэмээр байна. Манайх бол одоо нэг хүүхдийнхаа цаадыг алдсан газар байгаа байхгүй юу. Тэр компаниг энэ газрыг үнэхээр авсан үгүйг нь хөөцөлдөж яваад газрын албан дээр очиход ерөөсө мэдээлэл өгдөггүй байхгүй. Энийг өгөхгүй та нарт өгөх боломж байхгүй гэж хэлээд. Тэгэж бид нар явсаар хагаад хамгийн зүйл хүчин мөксдөд хүүхдийн талбайгүй болсон. Тэгээ энэ бүхнийг хамгийн эхлээд энэ газар компани авахта хүүхдийн талбай энэ компанид орсон байна ороогүй байна гэдгийг тэрийг ерөөс огт үзээгүйгээр л өгсөн байгаа байхгүй юу. За баярлалаа. За баярлалаа. Ингээд иргэдийн маань байр суурь бол мэдээж асуудлыг тухай ярьлаа, мөн асуудлыг яаж шийдэх гарцын талаар бас өөрсдийнх байр суурийг илэрхийллээ. Иргэд маань өөрсдийн өмнө толгомдож байгаа асуудлыг л ярьж байна. Тэгвэл энийг яаж шийдэж болох вэ? Ямар гарц байж болох вэ? Та энэ дээр өөрийн байр суурийг илэрхийлээч. 2012 оноос эхлээд бол энэ иргэдийн идэвхтэй оролцоог бол хангах ёстой байна. Ялангуяа газар зохион байгуулалтын бичиг баримт маань бол дотроо нэг зүйлийг хоёр янз байгаа. Лавлж хэлэхгүй нь болохгүй байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бол иргэдийн хурлын төлөөлөгчид баталсан тийм үү? Гэхдээ ямар ч гэсэн тэр 51 өрний уртлын 120 мянгатын тэр ногоон байгууламж дээр барилга барина гэж ингэж батлаагүй байх шүү. Ерөөсөө миний нүдэнд тийм юм харагдаагүй ерөөсөө. Тэгээд ороод ирвэл шууд л үгүй гин шүү дээ тэр чинь. Тэн дээр тийм байхгүй шүү дээ. 9 оноос хойш батлагдсан ерөнхийдөө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ асуудал байхгүй. Энэ захирамж нь маань өөрөө бол өмнөх онох байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр гарцсан юу хэлгээд байна вэ гэхээр идэвхтэй оролцоог бол хангах зарчмаар энийг шийдье. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө маань эргээ аж ахуй нэгж байгууллага дотоодын хоорондын гэж хоёр янз байдаг. Тэгэхээр хоорондын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд олон нийтийн оролцоог хангах магадгүй иргэд маань тийм ээ ганц одоо энэ нэвтрүүлэгт оролцож байгаа энэ 3 байршил дээр саналыг өгж байгаа энэ оршин суугчд биш. Нийслэлийн иргэд маань ер нь энэ олон нийтийн оролцоо, идэвхтэй оролцоо гэж юу байдгийг гэдэг дээр ойлгох зорилгоор хэдүүлээ нэвтрүүлэг бэлдээд энд идэвхтэй оролцоо гэж юу байж болох вэ? Энийг хамтарч хийгээд ингээд нийслэлийн нийт иргэдтэй танилцуулчихлаа. Тэг манай газрын ялгааны 2012 оны төлөвлөгөөний зорилго маань доктортой газар ашиглах гэсэн ийм зорилт байгаа. Энэ бол ерөөсөө цэвэр иргэдийн идэвхтэй оролцоог хангах гэсэн зорилго байна. Энийхээ урдч болгоод тэгвэл бүгдээрээ хийцгээч хэл та тийм. 2009 оноос хойш та энэ одоо хэрэгж эхэлсэн гэж хэллээ. Идэвхгүйгээр. Тэгэхээр 2009 оноос өмнө бол идэвхтэйч байна уу, идэвхгүй ч байна уу, ямар нэгэн байдлаар иргэдийн оролцоо байхгүйсэн гэж ойлгож болох байна. 2009 онд манай концепт шинжлэгдсэн байдаг.
хот байгуулалтын хуулиар ерөнхий зохицуулалт нь байна. Тийм учраас энэ хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийг одоо оролцуулах яг хилцүүлгийг зохион болох санал бодлын одоо бичгийн хэлбэр авах тэр журмыг бол мэдээж яаралтай боловсруулж нарийн зохицуултыг нь бол бид нар хангах үүрэгтэй. Энэ нэвтрүүлгийг гарахаас хэдхэн хоногийн өмнө бас над руу нэг хүн уцслаад яг нэвтрүүлэг хийж байгаатай холбогдуулаа. Одоо энэ төвшөөтөнгийн уурталд нэг 24 давхар байшин барьж байна гэд. За ингээд цөөхөн дарга нь бас манай хороонд амьдэрдэггүй хөөн, өөр хороонд амьдэрдэг хөөн. Тэр нөхөр бол биднийг төлөөлөөд нөгөө компанитайгаа бас одоо бид нар зөвшөөрж яана гэсэн юм хэлсэн байна шийдэх юм уу. За тэгээд 5 дугаар сургуулийн хажуудалд бас нэг байшин баригдаад байдаг. Бас л айлын цонх таглаад гэдэг. Яг энэнтэй адилхан маш олон жишээнүүд бидний амьдрал дээр урган гарч байдаг. Энэ сөөх гэж байгуулад байдаг. Сууц өмчлөгчдийн холбоо гэж. Сөөхийн иргэдийн тийм ээ олонхоор шийдсэн шийдвэр нь хуульцсан хувьд хүчин төгөлдрөө гэж үзэж байгаа бол ногоон хуцыг. Үгүй. Сөөхийн дарган шийдсэн баг хангалттай гэж үзэж байгаа бол улаан хуцыг. Дундын хөлбөрөө бол шар хуцыг гэж хэлэх гэдэг юм л да. Зөө тийм ээ бүгдээрээ сөөхийн дарга ганцаараа сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөхгүй харин тэр сөөхөд байгаа иргэд тэнд багтаж байгаа өрх гэрүүдийн олонхын шийдвэр нь хуульцсан хувьд хүчин чадалтай байх нь зөв юм а гэж энэ танхимд байгаа иргэд маань үтсэн байна. Тэгэхээр таны байр суурь ямар бодолтой вэ? Өнөөдрийн нэвтрүүлгийг та дүгнж хэлэхгүй. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт юуны өмнө хүрэлцэн ирсэн иргэдтэй болон за мөн бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн барилга хот байгуулалтын яамны мэрэгжилтэн, нийслэлийн газрын алав, дүүргийн газрын албаны мэрэгчлэнүүдтэй бас талархаж байна гэдгийг хэлмээр байна. За мөн түүнчлэн бас нэг зүйлийг хэлэхгүй байж болохгүй. Тэр нь юу гэхээр нийслэлийн барилга хот байгуулалтын газрынхныг бид урьсан. Тэд маань одоо бас иргэдээ хүндэлсэнгүй гэдгийг бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Энэ халуун ярианд иргэдийн оролцоогүйгээр асуудлыг шийднэ гэж байхгүй учраас энэ нэвтрүүлгэд бүх талын оролцоо бол заавал байх ёстой. За ингээд эцсийн дүндээ бид нар ямар дүгнэлтэнд төрж болохоор байна гэхээр хуулиар нь холбогдох за сууц эзэмшигчдийн тухай, сөөхийн тухай хууль байна, газрын тухай хууль байна, хот байгуулалтын тухай хууль байна. Энэ хуулиудад иргэд бол нийтийн эзэмшлийн газрын асуудлаар яаж оролцох вэ гэдгийг тов тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. Хуулиар. За хоёрдугаарт нь хуульд шийдвэр гаргагчид нийтийн эзэмшлийн талбайг дээр шийдвэр гаргахдаа тэр иргэдийн оролцоог яаж одоо хангасны дараа шийдвэр гаргах вэ гэдгийг бас тов тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. За мөн одоо хэрвээ иргэдийн оролцоог аваагүй, саналыг аваагүй бол ямар хариуцлага тооцох ёстой вэ тэр шийдвэр гаргахчтай гэдгийг тов тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. Иргэдийн эрхийг бол одоо таниулж сурталчлах ажил бас хийгдэх ёстой гэж ойлгож байна. Иргэд бол нийтийн эзэмшлийн газартаа ийм эрхийг эдлэх ёстой гэдгийг иргэдэд их таниулах ёстой гэж ойлгож байна. За мөн одоо яаж энэ мэдээллийг олон нийтэд хүргэх вэ? Хэрвээ бас хүргээгүй бол ямар хариуцлага хүлээх вэ? Хүргэх тэр стандартын хүртэлбэр яг ийм маягтаар ийм одоо зүйл ангиар ингэж хүргэнэ гэдгийг хүртэл одоо хуульчилж өгөх хэрэгтэй байна. Яагаад ингэж юм гэхээр энэ Америкт тэр Швейцарт бүх орнуудад нэг хууль гэхэд 500 хэдэн хуудастай хууль байна. Юмыг бол журмаар шийддэг юм байна. Дандаа хуулиар шийддэг. Тэгэд гарах гарцуудын хүлээх хариуцлагуудын бүгдийн тов тодорхой зааж өгдөг. За ялангуяа би зүгээр нэг зүйлийг энэ дээр жишээ болгож хэлье гэж бодож байна. Швейцарт гэхэд Женев хотод Женев нуурын дээгүүр гүүр барих асуудлыг шийдэхэд бүх хотын оршин суугчдын санал хураалтын сонгуул явуулж байна. Энэ дээгүүр гүүр барихгүй. 3 удаа парламент нь засгийн газар нь одоо гүүр барих гэсэн асуудлыг оруулаад харамсалтай нь ард иргэд нь саналаар унсан. Гуруулаа унсан. Женев нуур бол яг энэ ориг чигээрэл байх ёстой гэсэн ийм санал гарсан. Тэгэхээр одоо манай энэ одоо нийтийн эзэмшлийн 2-300 одоо модыг ингээд огтлж хаяад тэг ингэж байгаа асуудал бол яг ардчлал хөгжихэд бол хөгжиж байгаа манай орндлын тохиолдож байгаа болохоос биш яг одоо ардчил нэлээд одоо боловсронгуй болсон. Иргэдээ сонсдог болцсон ийм газарт бол одоо хамгийн бүдүүлэг ийм асуудал болж хувирах гэдэг юм л да. Тийм учраас иргэн төвтэй ийм одоо улс
нийгмийг байгуулъя гэдэг бол гэж байгаа. Ингэж зорж байгаа нөхцөлд бол бид гарцаагүй энэ асуудлуудыг, энэ хуулиудын энэ хариуцлага хүлээдгүй энэ заалтуудыг маш хурдан хугацаанд одоо өөрчлөх хэрэгтэй байна. За энэ дээр бол одоо манай барилга хот байгуулалтын яам, нийслэлийн одоо холбогдох агентлагууд одоо маш одоо идэвхтэй оролцож, манай иргэд бас оролцож энэ хуулийг хамтдаа өөрчилцгөөё. Энэний төлөө хамтдаа явцгаая гэж ингэж л одоо ийм дүгнэлтэнд хүрж байна. Ардчилсан төр иргэдийн нээлттэй. Ардчилсан төр иргэдийн нээлттэй. Энэ үг бол манай нэвтрүүлгийн дугаар бүрээр яригддаг, хэлэгддэг үг байдаг. Бид эх орондон хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицлон хөгжүүлэхийг эрхэм зорилгон болгоно гэж үндсэн хуулиар тунхагласан. Үндсэн хуулийнхаа энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд мэдээж төрийн бүх үйл ажиллагаа иргэдийн нээлттэй хариуцлага нь ил тод байх ёстой. Энэ зарчмын дагуу явах ёстой юм болов уу гэж боддог. Тэгэхээр би иргэн нэвтрүүлэг өнөөдөр 9 дахь дугаараа та бүхэнд хүргэж байна. Би иргэн нэвтрүүлгийн дугаар болгоноор бид иргэдийн маань өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг иргэдийн оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэж болох вэ? Ямар гарцыг хамтдаа эрэлхийлж болох вэ гэдэг энэ асуудлыг тоош явуулдаг. Өнөөдрийн маань манай нэвтрүүлгийн сэдэв нийтийн эзэмшлийн газар ба иргэний оролцоо гэсэн сэдвтэй байлаа. Өнөөдрийн маань нэвтрүүлгээр асуудал яригдаад өнгөрөх биш, цаашдаа ч гэсэн бас та бүхнийхээ саналыг энэ сэдвээр бид нэр энэ хилцүүлэг болон авах юм байна. Тийм учраас та бүхэн дэлгэцний дор гарч байгаа манай утас болон харилцах вебсайтаар харилцах холбоо барихын хаягуудаар бидэнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Цаашдаа энэ төрлийн асуудлуудыг ч гэсэн бас бид нэрөө явуулаарай. Бид нар бол асуудал болгоныг шийдэхийг зорихгүй хамгийн гол нь жишг болох асуудлыг хэрхэн хамтаа шийдэж болох гэсэн гарцыг эрхийлэх юм байнамаа. Ингээд ардчилсан төр иргэдтэй нээлттэй өнөөдрийн манай бие иргэн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.